байгууллагын дугаараас ч илүү. Түнгийн ярилцах цаг эхэлж байна. За өнөөдөр бид Улаанбаатар төмөр замын дараах ноён Жигжид Нэматай ярилцах болно. Ази Европыг холбох хамгийн дөт тээврийн коридор буюу Монгол Улсын төмөр замыг эзэмшиж байгаа компани удирдлагатай бид төмөр замын салбарын хөгжил, замын транзит тээврийг хөгжүүлэх боломж зэрэг сэдвийг хөндөж ярилцахаар ураад байна. Өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За өрсөн их баярлалаа. Өнөөдөр тавтан баярлалаа. Төмөр зам бол мэдээж яг аливаа улс орны стратегиад хамгийн чухал энэ салбарт бол тооцогдож ирсэн. Таны хувьд Улаанбаатар төмөр замын дараагаар томилогдоод удаагүй байгаа ч гэсэн энэ салбарт өөрөө олон жил чанагдсан хүний хувьд салбарын одоогийн нөхцөл байдлыг ямар байдлаар эхлээд дүгнэж байгаа бол гэдгийг сонирхож байна. Мэдээж та бол их зөв хэлж байна. Төмөр замын тээвэр бол аль ч улс орны эдийн засаг нийгмийн амьдралд бол их чухал байр суурь эзэлдэг. Тэрнтэй адилхан Улаанбаатар төмөр зам Монгол улсын бас нэг салшгүй хэсэг. Төмөр замын ажилтай холбоотой ажил нь Монгол улсын эдийн засаг нийгмийн амьдралтай бол салшгүй холбоотой. За өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар төмөр замын техникийн байдал бол нэлээд хуучирсан, технологи нь бол нэлээд хуучирсан ийм байдалтай байна. Тодорхой шалтгаанаар болоод өнгөрсөн хэдэн жил хэдэн 10 жил Улаанбаатар төмөр замд бол баримттай хөрөнгө оруулалтын хэмжээ зармал байсан учраас манай үндсэн технологи бол хуучирсан гэж хэлж болно. Үнтэй зүгээр жишээ болгоо хэлэхэд бол сэтгүүрийн парк бол нэлээд хуучирсан байна. Вагоны паркийн талаас илүү хувь нь насжилт нь их өндөр болсон. Зас зэлбэр солих шаардлагатай. Манай суур бүтүүлсэн замын байдал бол нэлээд хүнд. Нийт дэлгэрэнгүй урт нь 1800 км байхад их засвар ороогүй 400 км байх жишээтэй байна. Тэгээ энэ хүндрэлүүдийг бол Улаанбаатар төмөр зам өнөөдрийн хүртэл өөрийн хүчин чадлаар, өөрийн бололцоогоор нөхөж, засаж ингэж явсан. 2010 оноос засгийн газрын хоёр талын Орос Монголын хөрөнгө оруулагчдын саналаар манай үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар 250 Америк долларын гаргаж өгөх шийдвэр гарсан. Тэрний 125 мянга, Орос талын 125 мянгаар биднээс тодорхой хэмжээний зүтгүүр, сэлгээний зүтгүүр авч ажилласан. Монгол талаас гаргасан 125 сая доллараар бол зорчигчдийн вагон, замын жигчийн лаборатори вагонууд, дээрээс нь манай дохиол холбоо мэдээллийн холбоог шинжлэх ийм төслүүд ороод 17 оноос бодит байдлаа олж ажиллахаар ийм байдалтай явж байна. Бусад шинжилтийн нэвтрүүлэх чадвар бүх арга хэмжээнүүд бол Улаанбаатар төмөр зам өөрийн хөрөнгөөр хийсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замыг 25 сая тонн ачаа жилдээ тээвэрлэх, нэвтрүүлэх ийм хүчин чадалтай гэсэн тооцоо байдаг. Биднээс бол 20 сая бодит байдлаар тээвэрлэж байгаа. Харахад бол 5 сая тонны нөөц байгаа гэж харагдаж байгаа. Гэхдээ эдийн засаг хөгжөөд эдийн засгийн эрчимжүүлэлт хурцсаад эхлэхдээ энэ 5 сая тонны нөөц бол маш хурдан нуусан байна. Гэхдээ технологийн шинжил бол зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл бид бас замаа зас дуусгах хэрэгтэй, замаа хүчжүүлэх хэрэгтэй байна. Дээрээс нь бол зүтгүүрийн үйлчлэгийг бол найдвартай хүнд зүтгүүрээр гүйцэтгэх хэрэгтэй байна. Вагоны паркийг хангалттай бус
энэ бүх үйлчлүүлэгчид хангалттай хэмжээгээр нь бас засаж янзалж шинээр худалдаж авах ийм зайлшгүй шаардлагууд бас байж байна. Дээрээс нь Улаанбаатар төмөр зам бас нэлээд их нийгмийн хариуцлагыг авч явдаг. Өөртөө бол тодорхой хэмжээний Монгол улсын иргэдүүд нийгмийн чиглэлийн үйлчлэл явуулдаг. Энэ нь бол цэцэрлэг байна, сургууль байна, эмнэлэг байна, барилгын ажил байна, өөрийн зовхол байна, жих мэтлэгийг ус авч явдаг. Энэ аж ахуй бол бас нийт хөрөнгөний дутагдaltaй болоод бас нэлээд хуучирсан байна. Тэгээд эднүсийг бол бүгдийг нийлүүлээл ингэж авч явах хэрэгтэй. Нийтдээ бол өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замд 14,000 гаруй хүн ажиллаж байгаа. Энэний 9,000 гаруй нь бол тээвэртэй холбоотой ажиллаж байна. 3,000 гаруй туслах үйлдвэрийн секторт ажиллаж байгаа. Тэгээд 1,700 гаруй хүн бол нийгмийн чанарын явуулгуудад ажиллаж байгаа. Ийм болохоор энэ зөвхөн бизнес гэхээс гадна Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааны нэлээд их хувь бол бас нийгмийн үйлчлэл явуулж байгаа гэж ойлгож байна. Яхаар маш том гэр бүл гэдэг утгаараа бол харах хэрэгтэй. Бид харах юм бол 20 сая тонны ачааны чадварын хэмжээг цаашлаа 40, 60, 80, 100 ч гэдэг илүү том дүр зургаар нь ингээд нэмэгдүүлээ гэж харах юм бол хамгийн гол одоо ажил хаанаас эхлэх ёстой гэж бодож байна. Одоо юу гэдэг нь засварын ажлууд гэдэг юм уу? Эхний ажлуудыг бол та түрүү яриандаа дурдсан зүгээр яг энэ том зорилтод хүрэхийн тулд юунд хамгийн түрүүнд хүрч очих хэрэгтэй? 2016 онд Улаанбаатар төмөр замын ажлын хэсэг байгуулагдаад Улаанбаатарын техник нэвтрүүлэх чадвар техникийн шинжилгээний програм байгуулах ийм ажлын хэсэг гараад ажилласан. Энэ нь бол 2020 он цаашлаад 2030 он хүртэл Улаанбаатар төмөр замын хөгжлийн програм гэж ойлгож болох юм. Хөгжлийн програм дээр болж байгаа бол шатаар алтайгаар 25 сая тонныг 32 сая тонн болгох, 64 сая тонн болгох, цаашлаад бүр хамгийн дээдлийн зорилтод тавьсан 100 сая тонн болгох гэх мэтлэн дарга хэмжээнд юу хэрэгтэй гэдгийг програмыг гаргаж ирээд одоо өөрийнхөө дээг байгуулах, ерөнхий оронд танилцуулах ингэ явж байгаа. Мэдээж энэ өндөр тавьсан өндөр зорилтуудын хүрэхийн тулд бол цогцоор шийдэх хэрэгтэй. Зөвхөн замч биш, зөвхөн зүтгүүрч биш, зөвхөн вагонч биш. Энэ бол цогцоор шийдэх асуудлууд байгаа. Тэгэхээр ганцхан техникээс гадна өшөө технологи, өшөө эдийн засгийн хөшүүргүүдийг бол хэрэглэх. Тэгээд энэ програм дээр бол энэ бүгдийг нийлүүлээд нэгтгэхэд ингээд юм одоо дараагийн удирдлагууд, удирдлагуудыг ер нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болох юм. Тэгээд энэ програм бол одоо хийгдээд үндсэндээ дууссан. Одоо ерөнхий ороогаар хэлцэгтэй тэгээд дэмжигдүүл бид бас энэ програмын даваа ажиллая. Цогц арга хэмжээнүүд дахиад хэлсэн. Техник технологиос гадна санхүүгийн ямар их усүрээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүд авах уу? Тэрийг өөрийнхөө өөртөө ирж байгаа ачааны урсгалыг яаж илгээгч, хүлээ авахч, төмөр зам тээвэрлэгч гурвын харьцааг зохицуулдаг хамгийн гол тээврийн тариф үнэ үйлсэлтэй бүгдийн цогцоор нь авч явах бас ийм л програм байна. Яг эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдалд бол валютын ор хурсгалыг бол сайжруулах зайлшгүй шаардлага, нэмэгдүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа. Улаанбаатар төмөр зам өөрөө яг энэ валютын ор хурсгалын бас нэг сувг гэдэг утгаараа харах юм бол нийт тээвэрт эзлэх транзит тээврийн хэмжээ бол нэг 10% хамгийн сүүлийн статистикаар байх шиг байна. Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх транзит тээврээс орж ирэх тэр орлого, улсад хүртэх тэр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэл жишээ ямар бодлого гарч байна? Транзит тээвэр Монгол улс
төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн. Энэ гишүүний транзит тээврийн нэгдсэн тариф гэдгийг олон талт хэлэлцээрд нэгдэж ороод энэ үгээр транзит тээвэр тооцогддог. Энэ тариф нь бол Швейцар франкаар зарлагддаг учраас таны хэлдэг маш зөв. Транзит тээвэр бол Монгол улсын зах зээл дээр орж ирж байгаа цэвэр валют их усвар. Мэдээж транзит тээвэр их байж бол Монгол улсад орж ирэх транзитын урсгал бол нэмэгдэнэ гэсэн үг. Энэ утгаараа бол транзит тээвэр бол зөвхөн төмөр зам, Улаанбаатар төмөр зам биш Монголын эдийн засгт бол их нөлөөтэй. Өнөөдрийн байдлаар нэг 2.2 сая гаруй тонн транзит тээврийг гүйцэтгэж байна. Манай оргил үе 2005 онд байсан. Тэр үед 5 сая гаруй тонн зуржсэн. Гэхдээ тэр үед бол ЮКС-ийн түүхийн нефтийн 2 сая гаруй тонн тээвэр байсан. Тэрнтэй холбогдуулаад бол бас нэлээд их орлогын ихэнх хувь нь бол транзит хийж тодорхой хангас мэдж байгаа шалтгаанаас ЮКС компани тээврийн асуудал бол зогссон. Өнөөдрийн байдлаар бол үлдэж байгаа нэг 2 сая гаруй тонн аж байгаа. Тэрний гол одоо зөнгөлөх хувь нь бол Орос улбаны улсаас хятад руу явж байгаа мод материалын тээвэр байж байна. Мөн өргөн хэрэгцээний бараа Хятадын зах зээлээс Оросын зах зээл, Европын зах зээл рүү чиглэсэн ийм урсгал байна. Цаашдаа яаж хөгжүүлэх вэ гэдэг бол маш их чухал асуудал гэдэг дээр бол маргаангүй бүх хүчин чадлаад ажиллаж ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр түрүүний хэлдэг тарифын ухаалаг бодлого, үйлчлэгээний чанар гэдэг хамгийн түрүүнд бол хурдан шуурхай өөрийнхөө нутгаар дамжуулж өнгөрөх гэсэн энэ зохицуултаас хоёр бүрддэг. Тэгэхээр тарифын хөшүүргийн асуудлыг бол ерөнхий ороогоор биднээс харуулад ойрын хугацаанд бол шийдэх болов гэж бодож байгаа. Юун дээр бол технологийн үйлчлэгээний салбартаар бол энэ 16 онд бол бас нэлээд технологийн өөрчлөлтүүд хийгээд Чингэлгийн галтрыг дамжин өнгөрөх галтрыг 34 цаг явдаг байсныг бол биднээс 29 цаг болгосон. Дээрээс нь Чингэлгийн галтрыг ачааны галтрыг зорчигчдын галтрыг шиг цагийн хувьд оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл бид бас баталгаатай тээврийн хугацааг барих гэсэн ийм асуудлууд өөрийн талаас шийдсэн. Хоёрдугаар асуудал бол энэ эдийн засгийн коридор гэж 3 улсын тэргүүнүүдийн уулзалтаар шийдэгдсэн эдийн засгийн коридорын програм ажил хэрэгжээд явахад бол зөвхөн Монгол улс биш, бас Орос улбаны улс, Будапешт хатарт улсын байгууллагууд манай нутгаар дамжиж өнгөрөх транзит тээврийн урсгалд бол нэлээд сүүлийн үед бол анхаарлаа хандуулж эхэлж байна. Энэтэй холбогдуулаад бол бас зохион байгуулалтын асуудлууд бас гарч байна. Тухайлбал Будапешт хатарт улсын хөгжил шийтгэлийн орооноос өөрийн Европын холбоотой Оросын зах зээл явуулдаг Чингэлгийн Бохай галтрын үйлчлэгийг өөрийнхөө нутгийг 3 өсчилж хувааж байгаа. Хуваагдсан юм шийдвэр гарсан байлаа 10 сарын 17-нд. Өөрөөр хэлбэл Хятадын баруун захын бүх ачааллыгч нь Казахстаны чиглэлд явна. Зүүн талынх нь бол Оросын чиглэлээр Манжураар явна. Төвийн оройны илгээгч нар бол Монголын коридороор явуул гэсэн ийм зохицуулт бас төрийн зохицуулт хийж байгаа болохоор би энэ дээр бол нэлээд их өөдрөг санаатай байж байна. Тэгээд хоёрдугаарт манай нутгийн транзитын үн гол бас шалтгааллахгүй байна. Бас бусад хөрш орнуудын тээврийн үнэлсэн дээр манай коридорыг хөгжүүлэхэд бол нөлөөлдөг учраас бол асуудлаа тавиад жишээлбэл Забайкальскаас Брест хүртэх контейнерийн үнийг тэнд бол Оросын тал бол хөнгөлөлтөө өн зарлдаг байсныг Наушк Брестийн чиглэлээр бас адилхан хөнгөлөлтөө өн зарлж өгөөч гэсэн асуудлыг тавиад ер нь хилцээрийн шатанд явж
болцоо гараад ирэх болов гэж бодож байгаа. Тэгээд хэдийн төлөв гэдээ ярихад бол зөвхөн Чингэлийн галтарыг өнөөдөр 16 биднес нэг 140-од Чингэлийн галтар өөрийнхөө нутгаар жилд явуулж байгаа. Дараа жил 2000 хүрч ирсэн. Энэ нэлээд амбицтай төлөвлөлт байна. Хүлээлт бололцоонууд яг одоогийн нөхцөлд харагдаж байгаа. Мэдээж бид өөрсдөө одоо бэлтгэл ажлаа яг энэ том давлгааны өмнө хангасан байх нь хамгийн чухал болов гэж харж байна. За хос цаан 52 юм уу цахилгаан жуулалт гээд том төсөл арга хэмжээнүүд хөтөлбөрүүдийг бид харах юм бол хөрөнгө оруулалтын асуудлаас дагаад босоод ирэн. За энэ дээр одоо юу гэдэг нь Улаанбаатар төмөр зам, за хоёр улсын засгийн газар хувь эзэмшигчид маань ямар ерөнхий бодлого барьж байгаа. Одоо жишээ нь барууны 3 дахь талын ч юм уу том хөрөнгө оруулагч энэ дээр орох боломж болцоо нэг хэр нээлттэй шалгуур талдаа ямар байх ёстой вэ? Нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх одоо арга хэмжээнүүд бол бас өөрийн шинжлэх ухааны үндэстэй, хамгийн үндэстэй. Тэгээд тодорхой хэмжээний нэвтрүүлэх чадваруудыг нэмэх арга хэмжээ бол тэр онол тэр тооцооны үндсэндээ хийж авах ёстой. Хамгийн гол шалгуур бол хойноос нь ачааны баталгаатай байх ёстой. Ямар нэгэн шинжилт хөрөнгө оруулалт бол баталгаатай ачааны хэмжээндээ тулгуурлаж хийх ёстой. Тэгээ энэ ачааны баталгаа гаргаж өгсөний дараа бол гарна одоо үнэхээр ийм ачаа явна гэсний дараа бол шатаралтай тэр нэвтрүүлэх чадварыг арга хэмжээнүүдийг авах ёстой гэж ойлгож байгаа. Шууд цахилгаанжуулалтын асуудал одоо хоёр дахь замын асуудал энэ төр бол маш их хөрөнгө шаардлагатай арга хэмжээнүүд. Тэгээ энэ дээр бол мэдээж хамгийн түрүүнд хөрөнгө оруулах улсууд бол ачааны хэмжээний баталгаа байна уу гэсэн үндсэнд л үзнэ. Тэгэхээр түрүүний миний хэлдэг Орос хятадын зах зээлийн дунд байдаг манай Монгол улсын энэ байршил нь бол маш их оновчтой гэж ойлгож байгаа. Жишээл сүүлийн статистик үзэж яхад хятадын эдийн засаг баруун Европын орнууд Оросын зах зээлтэй хийж байгаа худалдааны эргэлт жилдээ $650 тэрбум долларын ийм том урсгал байдаг гэсэн. Тэрний үндсэндээ бол ер нь тийм их мөнгөний урсгалыг бараа эргэлт нь бол ихэнх далайн тээврээр явж байгаа. Тэр явж байгаа далайн тээврийн хэмжээнээс биднес өөрийнхөө нутгаар төмөр замын үйлчлэгээр тээвэрлэж татаж оруулах гол шалтгаан. Тийм учраас түрүүний миний ярьдаг ачааны баталгаа гэсэн юм бол үндсэн том бол байна. Ашиг хэмжээ. Гэхдээ одоо тест тараатаа одоо тэр эргэж байгаа эргэлт бараа эргэлтийг үүсэж байгаа далайн тээвэр дээр ямар ачааны урсгал байна. Тэрнтэй өрсөлдөхүйц биднес өөрийнхөө үйлчлэгээ гаргаж ирэх тиймээс татаж авах гэсэн утгатай. Хөрөнгө оруулагчдын асуудал бол үнэхээр дахиад хэлэхэд бол эдийн засгийн асуудал байгаа учраас өгөөжийг харж иж хөрөнгө оруулагчид бол гарч ирнэ. Зүгээр яг өнөөдрийн байдлаар за биднес өнөөдөр хоёр дахь зам барих ёстой гэсэн маягаар хандаж шууд хөрөнгө оруулагч олё гэхэд бол маш хүнд. Гэхдээ дахиад хэлэхэд ачааныхаа хэмжээтэй баталгаатай ийм бол хөрөнгө оруулагч олно. Манай улс ч бас тэрэн дээр бол санаа зовж байгаа, би ойлгож байгаа, мэдж байгаа. Бусад сонирхогч бүх талууд бол энэ хөрөнгө оруулалтын асуудлыг болоо шийдээд ирэх байна. Ийм л байдалтай байна гэж байна. Улаанбаатар төмөр зам байгууллага өөрөө за хоёр улсын засгийн газрын хувь эзэмшдэг их онцлогтой байгууллага. Хууль эрх зүйн орчин байд юм уу, гэрээ контрактын асуудал талдаа харах юм бол за 49 оны гэрээ гэж нэг зүйл одоо хүчин төгөлдөр яваад байна. Энийг одоо шинжлэх цаг нь босон болоогүй гэдэг олон байр суурьуд бол зүгээр төвшөндөө зүгээр яваад идэг. Энэ дээр таны байр суурь ямар вэ? Мэдээж Монгол улсад төмөр замын тээврийг хөгжиж нэвтрүүлэхэд бол 49 оны хэлцээр хамгийн гол төлөвлөгч болсон. Тэр үед бол одоо 60 гаруй жилийн өмнө бол Оросын бүгд найрамдах зөвлөлт улсын одоо бүгд найрамдах
их оновчтой шийдвэр гэж ойлгож байгаа. Гэхдээ 49 оны мэдээж тэр үед 60-аад гаруй жил шүү нийгмийн тогтолцоо өөрөө исэн үед хийгдсэн гэрээний текст гэрээний зарчим болол өнөөдрийн чөлөө зах зээлийн үед дээрээс нь улсын тогтолцоонууд бас жоохон өөрчлөгдсөн үед бол хоцрогдсон зүйл бол их бий. Тийм учраас 49 оны хэлцээрийг бол солих бол шаардлагатай гэж би ойлгож байгаа. Үндсэн зарчмууд нь байж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн цаг үеийн байдалтай бол хоцрогдсон. Гэхдээ энэ 49 оны хэлцээр нэгэн тал засгийн газрын хоорондоо хэлцээ учраас манай засгийн газрын байгууллагууд хоорондоо засгийн газрын байгууллагууд бол энийг бол хоорондоо яаж шийдэх вэ? Бидний санал энтрийг болсон өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар төмөр зам бол яг зарчмаа саналаа бол хөрвүүлж байгаа. Улаанбаатарын би ярьжсэн Улаанбаатар төмөр зам орчин үеийн компани хэлбэрчилжүүлэх нийгэмлэг гэсэн өмнөлсөн нийгэмлэг гэсэн ийм ойлголтоос бол салж хоёрдугаарт Монгол улсын хууль тогтоомжууд одоо байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэх ийм шаардлагууд бол байгаа. Мэдээж энэ асуудал маань цаг хугацаас нэлээд шаардах болов гэж харж байна. Та түрүү ярианы дундуур бас нэг дуртад өнгөрсөн Улаанбаатар төмөр зам бол өөрчлөлтийн байгууллага юм аа. Өөрчлөлтийг сайжруулах, улсын түвшинд ойртуулах гэдэг юм уу. За одоо компани яг энэ тогтолцоо засаглал шилжүүлнэ гэдэг бас том ажил болов гэж харж байна. Энэ чиглэлд одоо дутагдж байгаа зүйлсийг та нар байдлаар харж байна. Юунаас эхлэхээр төлөвлөж ажиллаж байна? За болцоод яг өөрийнхөө нөөц болцоогоор яагаад үйлчлэгээний чанарыг зарчигтай ерөн галт хэрэглэгчдэр ачаа тээврийн үйлчлэгээчдэр энийг бол одоо манай үйлчлүүлэгчид санаанд нь нийцүүлэх тал дээр бол гаргаж авч байна гэсэн ийм бодлого. Тэр бол манай зүгээс хоёрдугаарт бүр томоор нь авч үзэх юм бол түрүүний 49 оны хэлцээрийн өөрчилж Улаанбаатар төмөр замын компани хэлбэрт оруулж компани засаглал тогтоох юм бол энэ гол зорилго болох Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа бол тээврийн үйлчилгээ үзүүлэх ийм суурь болох болов гэсэн юм бодлоо. Өнөөдөр цаг гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. За их баярлалаа.